Таранбан төслийн ажлын үйл ажиллагатай танилцлаа. Тэгээд ерөнхийдөө бас амжилт хүсье. Яг одоо нийтийн дэврийн салбарыг бас ингээд ажиллаж байгаа хүний хувьд бас яг санал дээр нэг санал хэлэхэд Таранбан маань бас эрчим хүч цахилгаан хүүсүүрээр бас ингээд явагдаж байна тийм ээ. Тэгээ манай бааз чи өөрөө бас цахилгаан автобусны одоо ийм бааз. Тийм учраас бас энэ одоо өмнө бол тарилаа буус гэж явж исэн бол одоо бол шинэ цаг үед бол одоо цахилгаан автобус гэж нэртэй болсон. Одоо Монгол улсын түүхэнд бас 38 жил тарилаа буус явж байгаад бас сая энэ 25 оны 1 сарын 1-ээс авахлаад одоо ингээд бас зогссон. Одоо ингээд цахилгаан автобус нэртэйгээр одоо маш олон төрлийн ийм автобусууд бас явж байгаа. Тэгээ энэ дээр юу ажиглагдаад байна гэхээр улс нийслэлийн төсвөр ингээд маш өндөр өртөгтэй 2 давхар болгон залгаа урт ийм гоё одоо орчин үеийн цахилгаан автобустай болдог. Эргүүлээд энэ дээр нэг зарим нэг асуудал байгаа. Одоо энэ хилцэж байгаа асуудлын дараалалаар дараагийнхтэй нь одоо жишээлбэл машин цагийн тарифтай холбоотой асуудал бас орж ирж байгаа. Энэ юу байсан бэ гэхээр цахилгаан автобусны сэлбийн зардал одоо энгийн автобустай бодох юм бол өөр байдаг. Тэгэхээр жишээлбэл Таранбан сэлбэгийн зардал, илэгдлийн зардал дээр би сая бас гүйцэд мэдээлэл авсангүй. Гэхдээ та бүхэн цаашдаа энэ Таранбан зардал, сэлбэгийн зардал оновчтой бодит дүнлэхгүй бол одоо энэ машин цагийн нодлон жилийн болон анх автобусыг оруулж ирж байгаа юм одоо сэлбэгийн зардал нь одоо бодит байдал дээр сэлбэг авах гэхээр хүрэхгүй. Тэгээд тухайн бааз нь өрнөөс өрөнд хуримтлагдсан өрөнд ороодог. Тэгээд цаашаа энэ төсөл амжилтгүй явах хэмжээний юм болчихгүй дээ гэж зүгээр би энэ одоо санал учраас хэлж байгаа. Тэгэхээр Таранбан төслийн маань одоо мэргэжлийн инженер техникийн ажилчид маань бас энэ төсөл дээр оруулаад ярихдаа энэ сэлбэгийн зардал за мөн дээрээс нь энэ илэгдлийн зардал дээр бас нэлээд сайн тооцож гаргаж ирээрээ. Тэгэхгүй бол бас энэ төсөл амжилтгүй явах эрсдэл үүсгэх үү гэдэг юмыг хэлж байгаамаа. За тэгээд төсөлд амжилт хүсье.